соёлын инженер гэдэг хэсгийг товчхон танилцуулъя. Морин хуур бол дэлхийд монголчуудын нэрийг дархалж гаргасан ийм сайхан хөгжмийн зэвсэг урлагийн бүтээл. Дэлхийд гарахын тулд морин хуур маань харин техникийн өөрчлөлтүүдэд орсон байдаг. Уг нь бол Монгол гэрт арьсан цартаа адууны хялгасаар хийсэн утастай хөгжим маань хөнгөнсөн сайхан дуу гаргадаг. Гэтэл нөгөө гэж Японд аваачаад, Англид аваачаад тоглохоор адууны дийл сүүл нь зөөлрөөд хөөгөөд хөг алдаад, арьсан цар нь уяраад, хэлбэр алдаад дуу нь гарч өгдөггүй байжээ. Тийм учраас Итали гаралтай зөвлөлтийн нэрт мастер Денис Яровой гэдэг хүн анх модон цартаа болгож хийл хөгжмийн жишгээр Өвөр Монголын алдарт хуурч чи булгагаа нийлэг мяндсаар утсыг нь сольж үүний дараа Монголын урлагийн зүтгэлтнүүд дэлхийд даяар морин хуурыг алдаршуулж чадсан. Морин хуурын царыг аваад үзэхэд зөв цар, зөв хийцтэй цар дээр нунтаг материал тавиад тодорхой давтамжаар үйлчлэхэд дээр нь зөв хэлбэр дүрс үүсгэж нунтаг материал маань тардаг байна. Эндээс юу гэж хэлж болох вэ гэхээр үзэх, харагдах гоо сайхан, хөгжмийн сонсох гоо сайхан, физикийн онлын ертөнцийн гоо сайхан бүгдээрээ хоорондоо уялдаа холбоотой. Энэ уялдаа холбоог шингээсэн морин хуурын хийцийг, царыг яаж сайжруулах вэ гэдэг дээр Монголын эрдэмтдчдэр, олон улсын судлаачдэр оролцож улам бүр төгөлдөр сайхан болгосоор байна. Энэ бол инженерийн шийдэл хэрхэн урлагт соёлд нэвтэрч дэлхийн бүтээл, дэлхийн нийтэд Монголын нэрийг дархалсан үр дүнд хүргэсэн бэ гэдгийг харах нэгэн жишээ юм аа.